За та бүхэн өдрийн амар амгалан айлтж мэдчлээ. За бицхэн. За тайлбар дараагаар да энийг бас бүтээн ойлгож байгаа байх. Тэрийг олон жил Mobicom-д ажилласараад авиг харах Mobicom гэдэг олон газар ингэж байгаа та. Энэ талаараа бас эхлээд нэг зөв ойлголт өгсөн дээр баха. Ялангуяа одоо энэ Монгол улсын хүний нөөцийн маш том хариуцлагатай ажлыг хийж байгаа тав хүний дунд бас би өөрөө зөв ойлгох хэрэгтэй байна. Ерөн зүгээр энэ одоо нэг баахан компани соёлол амар өөрийн телефон гэхээр асар үнэтэй баян компаниуд бодогддог. Гэхдээ яг нарийн байдлаар тийм биш. Маш их өрсөлдөөнтэй асар хурдтай хөгжиж байгаа. За Монгол улсыг бас нэг нүрийн одоо тахалж явж байгаа ийм салбар л та. Яг л мэдээд харилцаа холбоо технологи ерөөсө 3-4 жилийн дотор шинжилгээддэг. Одоо 2009 онд бид 3 дугаар үеийн технологи дөнгөж оруулж ирж байна. Тэгэхээр одоо нөгөөдөг чинь хөрөнгө оруулалтынхаа өгөөж яагаад ч хөөж 10 хэдэн хувьтай байж хахад 4-р үеийн гарч ирээд аль хэдийн хэрэглээнд орцсон явж байгаа жишээ. Ийм хурдтай одоо хөгжиж байгаа ийм салбар байдаг юм аа. За миний хувьд бол яг энэ мэдээд харилцаа холбооны салбарт 83 оноос хойш ажиллаж байгаа 30 дахь жилдээ цахилгаан холбоо компани гэж энэ том компанид 20 жил сүүлийн 10 жил өөрөө холбооны салбарт ажиллаж байгаа. Яг зүгээр яагаад одоо Mobicom-оос одоо тэр мундаг компаниудыг ажиллаж байгаа дэше шилжээд тэрүүж яаж бодож иш магадгүй. Ерөн зүгээр Mobicom-ын хувьд бол анх мэдээд харилцаа холбооны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг том хэмжээгээр татж оруулсан. Тэрнийг дагаад шинэ технологи, шинэ менежмент орж ирсэн ийм байгууллага байдаг. Тэгэхээр Mobicom-ын хувьд бол өдөртөх ажилтнуудын одоо сэлгийн ажлууд бол маш хатуу дүрмээр явдаг. Одоо энэ компанид би 9 жил ажилласан. 6 жил нь бол борлуулалт үйлчилгээний Newtel гэж компанид ажиллаж байсан. Одоо та нар TD гэдэг нэрээр мэдэх бах. Тэнд бол үйлчилгээний төвөн байдаг. Бүх үйлчилгээ борлуулалт хийх компани байдаг. Сүүлийн 3 жил Mobicom-д би гүйс захирлаар ажилласан. Бүх ингээд дараалал харин явж байгаа. Mobicom-ын гүйс захирал бол 2 жилийн хугацаатай байдаг. За миний хувьд бол 3 жил хийсэн. Дараагийн ротейшнаар хийх ажил бол өөр ажил байсан. Бичиг хүчний салбарт том төсөл удирдах юм ажил байсан. Гэхдээ миний хувьд би одоо үндсэндээ бараг 30 жил ажилласан салбараа өөр салбараар солино гэдэг бол бас нэг тийм шийдвэр гаргахад хэцүү байсан. Тэгэхээр хүмүүс бас ярьдгийг. Ингээд тэд харилцаа салбарт юм амжилттай ажиллаж байсан. Ягаад өөр салбарт амжилттай ажиллаж болдог. Ер нь бол болно. Тэгэхдээ энэ салбарт бас миний хийж амжаагүй одоо цаашдаа бас хийгээд хийх ёстой. Яг маш хурдтай өөрчлөлтийн салбар. Ялангуяа бид одоо дараа үеийн хүмүүжүүлэх удирдагчдыг бий болгох талаар бол сангалттай одоо төвшөнд амжиж ажиллаагүй юм миний зорилго байсан. Тэгээд ч ерөн зүгээр одоо тухайн салбарт мэрэгчсэн хүн тухайн салбартаа илүү амжилт гаргана шүү дээ. Тийм шүү. Банкны хүн банкнда дэмжин эмнэлэгтэй л нэг үсээ өөр ажил хийгээд явах юм бол бүтээмжил муудан л та. Тэр утгаараа би энэ салбартаа дижитал ажилласан. За эндээ би үлдээе гэж өөрөө шийдвэр гаргаад ингээд одоо Skatel компанид бол ажиллаж байгаа. Skatel компани хувьд ялгаа авах өөр холбооны компани. Гэхдээ энд бол яг зүгээр одоо ажил харьцангуй хялбархан олон жил энэ ажлыг хийж ирсэн болохоор бас нэг одоо компанийг менежментийн сайжрахад нь одоо туслах эмч ийм өсөлтийг бол хөрөнгө оруулагчтай суулж энд ажиллаж байгаа маа. Тэрнээсээ би ингээд дуртай үедээ Америк цалин амлуулаад ингээд тэнэд явдаг хүн бишээ. Хамгийн гол нь би салбартаа одоо олон энэ салбарт төрсэн, өссөн, өндийсэн одоо бас нэлээд зүйлийг хийсэн. Дахиад хийх юмнууд байгаа учраас энэ тэргүүлэх салбараа бас нэг энэ тэргүүлэх хэмжээнд нь олон улсын хэмжээнд нь бас жижиг компаниудад баялах гэсэн ийм зорилгоор энд үлдсэн шүү. Тэрээс өөр одоо юу гэдэг юм Батбол Батхүү хоёр одоо асар их өндөр цалин амлаад ирсэн биш. Би өөрийнхөө өсөлт тэмүүлэлээр одоо мэдээж одоо ямар ч хүний хувьд шийдвэрүүд өөрөө гаргах хэрэгтэй. Бид нар хүний өмч биш. Тийм учраас би салбараа одоо бодож өөрийнхөө энэ салбарт бий болгосоо одоо бүтээсэн төлөвлөлтөй ажлыг илүү ойлгох гэж энд одоо ажиллаж байгаа шүү. Энийг бас та зүгээр ойлгоорой. Ингээд өнөөдрийн зөвлөгөөн дээр бас илтгэл тавих юм ажилтаа байж байгаа. Гэхдээ энэ дээр бол дандаа одоо хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа маш чухал хариуцлагатай чиглэлээр ажиллаж байгаа улсад байгаа учраас би энэ жоохон туршлагын чанартай зүйл ярих гэж бодож байна. Өнөөдөр Монголын олон компанийн хувьд ерөн зүгээр одоо байгууллагын удирдлага нэг жоохон тийм одоо юу гэдэг юм хуучнаасаа салахгүй байдалтай ажиллаад байгаа юм ажиглагдаж байгаа. Яг л одоо өмнөх нийгмийн удирдлагын арга барилаар яваад байгаа.
Тэрнээсээ болоод олон компаниудын хувьд одоо цаашаа компани хөгжлөө тодорхойлж чадахгүй зогссон байж байгаа харагдаад байгаа л та. Удирдлагын арга барил нь буруу. Орчин үеийн одоо олон улсын түвшинд амжилттай ажиллах компаниудын удирдлагын арга барил техникүүдийг хэрэглэх талаас дархан байдаг юм. Энийг би ажиллаж байгаа байгууллагуудад болохоор одоо илүү хүр дүнтэй ийм олон улсад одоо хэрэглэдэг арга барилуудыг хэрэгжиж явснаар бол өнөөдрийн 7 жилийн бас жижигсэн газруудын амжилтын түүхийг бас харуулж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энд юу гэх гээд байна гэхээр одоо нэлээд яг зөвхөн том болсон жоох мөнгөтэй болсон компаниуд бол консалтинг авчирч байгаа л да. Маш том компани нэлээд гайгүй одоо өөрсдөө бас боловсралтай улсууд. Тэгэхээр нөгөөдөл нь ирээл нэг стандарт нэг зөвлөгөө өгөөл явцдаг. Нөгөөх нь буцаад Монголд ажилддаг байхгүй юу? Customer chain гэдэг нутагшуулна гэж маш том ажил байдаг ер нь. Менежментийн ялангуяа энэ одоо бүтээмж үр ашиг чанар дэвшлүүлэх олон арга хэрэгслүүд бий л дээ. Энийг яг Монголд хэрэглээд үр дүнгийн гаргах бас тийм амар биш. Гоё одоо энэ тэнд очисон одоо воркшоп юмд очиод сонсохдоо гоё яг хэрэглэхэд хэцүү байдаг. Бидний хувьд миний ажиллаж исэн байгууллагын хувьд би сайн удирдлагын баг сайн одоо зөв хамт олонны хүчээр олон одоо энэ олон улсын түвшинд хэрэгжиж байгаа аргуудыг бид нар хэрэгжилж байгууллагын үр ашиг, бүтээмж, чанар, байгууллагын соёлыг дээшлүүлж ингэж ирсэн юм аа. Тэгэхээр өнөөдөр миний хийж байгаа, өнөөдөр ярих гэж байгаа энэ жижигхэн танилцуулга бол бас зарим байгууллагын хувьд сонирн байж магадгүй. Change management гэж ярьж байгаа өөрчлөлтийн удирдлага гэдэг. Байгууллагыг одоо бизнесийнхаа орчин зохицуулж илүү өгөөжтэй ажиллуулах юм нэг арга зам юм л та. Өнөөдөр Монголын нөхцөл бизнесийг хэцүү шүү дээ. Бүгдээр л мэдж байгаа. Маш жижигхэн зах зээл дээр маш их өрсөлдөөнтэй. Тэгээд бодлого зохицуулалт нь маш тодорхойгүй байдаг. Үнэхээр бид нар одоо тийм тодорхойгүй орчин бизнес хийдэг. Маргааш юу ч гараад ирж магадгүй. Өнөөдөр бид нар мэдээгүй сууж идэл LTE-гээ 4-р лиценз Корей Телекомд өгж байгаа байхгүй юм үндсэндээ. Та нарт мэдээлэл сонсчлаа байна. 4-р үеийн өрн телефоны технологи Монгол нэвтрүүлэх эрхийг тэнд нэг хуралдаан болоод нэг нөхөрт одоо сервисийг шил өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дөрвөн компани одоо яах болж байна? Асар олон зуун сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ажиг жишээтэй. Гівгэнт бид нар огт мэдээгүй байж ийм зөндөө гардаг байхгүй юу? Тэгээд ер нь зөвхөн хувийн хвшлийг одоо чөлөөтэй дэмжиж ажиллуулах. Гэтэл тэргээ хувийн хвшлэл улс орны эдийн засгийн гол ачааг үүрээ явж байгаа. 80% нь үрж явж байгаа. Ер нь бол зөвхөн ерөнхийдөө бидний хувьд бол дэмжлэг багтаа байдаг. Маш хатуу нөхцөлд, маш олонтой нөхцөлд, тодорхойгүй нөхцөлд бид нар бизнес хийдэг учраас одоо ерөөсөө дасан зогсож байна л да. Маш хэцүү нөхцөлд ажил сурах шаардлагатай болж байгаа. Бизнес авч үлдэх, амьд үлдэх. Тэгээд дээрээс нь одоо хямралын байдалтай үед бид яаж явах вэ гэдэг дээр одоо өөрсдөө авч явахгүй үндсэндээ одоо тэр засгийн зүгээс дэмжих байхгүй гэдэг. Нэг нэг байлт. Ерөөсөө байхгүй. Бүр дордж байгаа юм байл. Бизнес дэмждэг биш тэмцдэг ийм л одоо орчин бодлого зохицуул бий болчиход байгаа. Тэгэхээр одоо яалч явахгүй бид одоо энэ одоо хүчтэй салбарыг сайн авч явахын тулд хийсэн одоо хөрөнгө оруулалт авч үлдэхийн тулд яалтч байхгүй одоо гадны тэр өндөр одоо амжилт авчирдаг туршлагыг сурч мэдхээс аргагүй байт юм а. Ингээд энэ change management-ийг бас зарим газрууд бол хийж байгаа бах зөндөө хэцүү байдаг. Зарим хувьд яг энэ баг 4 дахь байгууллагууд хийж захтай холбооноос эхлээд хийсэн, Newtel дээр бид нар хийсэн, Mobicom дээр хүртэл хийсэн. Гэхдээ Mobicom тэр ихтэй бүтэн хүрээнд биш. Зөвхөн бүтц ажилтнуудын хандлагыг хүрэх хүрээнд одоо хийжсэн бол жишээлбэл байсан бол одоо SkyTel дээр би ирээд 12 оны 3 сард томилогдож одоо гэрээ хийж ирээд энэ компани дээр ирэхэд бол олон жил хүчил хөдөлгөөнгөө зогссон. Одоо уг нь 99 онд үйл ажиллагаанд хийсэн олон жил одоо 2 дугаар байранд явж байсан компани 3 дугаар байранд орсон. Зарим үзүүлэлтээр 3.5-д орсон юм байсан. Тэгэхээр энэ дээр бол ирээд бүх үйл ажиллагаанд нь шинжилгээ хийгээд гарцаа байхгүй одоо удирдлагын өөрчлөлт хийх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байсан. За энийг мэдээж хүмүүст ойлгуулах, бүлээн зөвшөөрүүлэх, энд өөрснийхөө одоо өөрийнхөө бодол хийх гэж байгаа төлөвийг танилцуулах, хамтарч ажиллах, багийг бүрдүүлэх нэлээд хэцүү байсан юм аа. За энэ одоо бас замыг туулаад бид юм хийгээд явж байна. Тэгээд бидний хувьд бол маш богино хугацаанд их ажил хийж амжуулах хэрэгтэй байгаа. Үндсэндээ 5-6 жил
одоо хөдөлгөөн багтай унтжсэн ийм одоо байгууллагыг огн хугацаанд хөгжлийн одоо эрч хүчийг авахулна гэдэг бас тийм амар биш. Гэхдээ бол бид энийг бол бас хийгээд нэлээд амжилттай явж байна. Тийм ч учраас би хэлтийн ажилтнуудтай удирдлагынхаа багтаа бидний өрсөлдөгчөл одоо босдод өрсөлдөгч бишээ тийм ээ Mobicom, Unitel, G-Mobile зөвхөн цаг хугацаа. Бид нар маш богино цаг хугацаанд энэ одоо алдсан цаг хугацааг нөхөх ийм ажлуудыг хийнэ гэдэг. Ингээд бид одоо энэ өөрчлөлтийн одоо удирдлагын хөтөлбөрийг бол хэрэгжүүлж эхлээд явж байгаамаа. Чи яг энэ яаж компьютер ч юм аа шахахгүй гэж. Одоо ингээд энэ удирдлагын өөрчлөлтийн удирдлагын одоо бас хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа явц тав хүн танилцуулъя. Энэ бол их нуугаад таагаад байх юм байхгүй. Магадгүй зарим байгууллагад бас энийг анзаараад алдаа онооноос нь суралцаад явбал бас илүү хурдтай, илүү зөв хийх болцоо байх юм бол гэж бодож байгаа. За ингээд яг компаниудын маш тавьж танилцуулаад 90 онд үйл ажиллагааны хийсэн. Ерөн зүгээр бас өөр холбооны салбартаа бол шинэлэг үйлчлэгнүүдийг бол гаргаж ирсэн юм түүхүүд байж байгаа. Энэ компани бол тэмдэглэлт үйл явдлууд байж байгаа. Жишээлбэл залуучуудад зориулсан анхны брэнд D20 гаргаж ирэх жишээтэй. За ярианы хэмжээс хамаарат төлбөр нь буудаг зарчимтай бизнес класс үйлчлэгийг одоо 2002 онд нийлүүлж ирсэн байх жишээтэй. За мөн анхны хөдөлгөөнд интернетийг бол SkyTel компани дээр бас хийж ирсэн. За 2000 анхнаасаа эхлээд бол Солонгосын хөрөнгө оруулалт даван гарсан компани Солонгос SK Telecom Тайхан. Дээрээс нь Монголын Алтай холдинг, за MCS Шонхлаа гэсэн эдийн компаниуд одоо 30% нэзлэх ийм компани байсан. 2010 оны 12 сард 100% Монголын одоо хоёр бизнесийн групп бол энэ компани хөрөнгө оруулагч болж ингэж үндэсний компани болсон юм аа. Шонхлаа групп 50%, Алтай холдинг 50% авдаг. За 2012 онд 4 сараас SkyTel групп болж ингэж хөгжиж байгаа. За группийн хэмжээнд SkyTel компаниас гадна Sky Media гэдэг корпорац байж байгаа. За энэ та нарыг сонссон ба Sky Media гэдэг IPTV тийм ээ. Интернетийн протоколтой кабель телевизийн үйлчлэг хийж байгаа компани байж байгаа. За Sky Networks гэдэг хотын дотор болон хот оронд өндөр хурдны сүлжээ байгуулдаг түрээсэлдэг ийм компани бий. За мөн UB Cinema гэдэг хүмүүс Тэнгис кино театр гэдэг энэ компани бол энэ SkyTel охин компани байж байгаа. За мөн Sky Resort гэж энэ компанид бол тодорхой хэмжээний авцаа эзэмшдэг. Ингээд 2012 оны 4 сараас SkyTel групп болоод ингээд явж байгаа. За хийдэг үндсэн бизнесүүд мэдээж өөрийн холбооны бүх төрлийн бизнесийн дэд үтцийн за тэгээд нэмэлт үйлчлэгээний өргөн зурвсын за байгууллагын үйлчлэгээний бизнесүүд хийдэг юм аа. За өнөөдрийн байдлаар Монгол улсын одоо 280-аад хот сум суурин газар үйлчлэг өргөгдсөн байж байгаа. SkyTel-ийн хувьд нэг онцлог нь CDMA технологиг анхнаас нэвтрүүлсэн байсан. За энэ жилээс эхлээд ер нь 2009 оноос WCDMA 3 дугаар үеийн технологи нэвтрчээ зогссон байсан. За 13 оноос бол энийг би өргөтгөөд өнөөдөр Улаанбаатар хот болон бүх аймгийн төвд Mobicom, Unitel-тэй адилхан 3G систем бол ажилд орцсон ингээд ажлууд явж байгаа юм байна. За 14 оны эцэхэд Монгол улсын бүх суманд GSM 3G сүлжээг оруулах юм нэлээд одоо эрчимтэй төлөвлөгөөтэй бид үйл ажиллагаа явуулж байгаа. За түрүүнд хэлсэн за SkyTel компани дээр бол бид өөрчлөлтийн удирдлагын бүх хүрээг хамарсан үйл ажиллагааны бүх хүрээг хамарсан бид одоо шинжилгээг хийж байгаа. Ингэхээс шүүр аргагүйсэн. За стратеги, бизнес стратеги өөрчлөлт, шинжилгээ, технологи өөрчлөлт, бүтцийн өөрчлөлт, за ажлуудын хандлагыг өөрчлөх гэсэн юм одоо өөрчлөлтийн удирдлагын бүх хүрээг хамарсан юм ажлыг бол бид хийж явж байгаа. За энэ хүрээнд бид группийн хэм зорилго хэдийн зал үүсгэнийг тодорхойлсон. Энэ дээр би жоохон тогтчихъя гэж бодож байна. 2008 онд Unitel компани дээр Азийн бүтээмжийн байгууллагын одоо UL-дор Сингапурын Service Excellence стандартыг нэвтрүүлж Unitel компанийг Монгол улсын үйлчлэгийн салбарын загвар компани болгох тэр төслийн үед бид төслийн зөвлөгтэй Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөгтэй энэ байгууллагын эрхэм зорилго хэдийн зорилго үнцнийг тодорхойлох олон улсын аргачлалаар анх бид ажиллаж эхэлсэн. Тэрээс эхлээд ер нь олон байгууллагын бид гадаад хотуудын байгууллагын энэ mission value судалж үзсэн. Гэтэл энэ бол их одоо
маш чухал бизнес стратегийн юм том бичиг баримтууд байдаг, ойлголтууд байдаг. Энэ төвчнийг энэ одоо мишн value-г буруу тогтоох юм бол өөрсдөө ч тэрийг хэрэгжүүлж чадахгүй, ажилчин ч ойлгож чадахгүй. Ингээд байгууллагын бизнес бол тийм сонирн байдалд ордог гэдгийг тэр үеэсгэлд нэлээд одоо хатуу ойлгож ингэж энэ дээр бол нэлээд ач холбогдолтой ажил хийж байгаа. Ер нь эрхэм зорилго гэдэг нь тухайн байгууллага оршин тогтнож байгаа хугацаанд ямар зорилготой оршин тогтнож байгаа хугацааг одоо агуулгыг бол хэлдэг ийм стратегийн юм том зорилго байдаг. За ихтийн зорилго бол тодорхой хугацаатай. Тодорхой хугацаанд эрхэм зорилгын хүрээнд ямар ажлыг амжуулж ямар түвшинд хүрсэн байх вэ гэдгийг тогтоодог. За үнэт зүйлс бол тухайн байгууллагын үнцийг болоод ингэж явж байгаа. Гэхдээ аль нь маш тодорхой, хураангүй, товчхон ажилтнууд хурдан тогтоодог, ойлгодог. Гэхдээ хэрэгжих бол бодиттой юм байж хэвээр. За улс хүртэл эрхэм зорилготой одоо хэдийн зорилготой үнцэнтэй байх хэрэгтэй байдаг. За Монгол улсын эрхэм зорилго маш их төгөлөр байдаг. 50-60 үг явж байгаа зол жаргалтай орн болно гэдэг. Гэтэл хятад улсын эрхэм зорилго юу гэхээр найрсаг хятад орн гэж байгаа. Бүгдээрээ мэднэ тийм хүн. Японы эрхэм зорилго юу гэхээр сайхан Япон орн гэдэг. Ийм ч товч байдаг. Энэ хоёр найрсаг сайхан гэдэг үгний цаана ямар их өндөр агуулга байна гэдгийг бол тоочод баршгүй шүү дээ. Ийм товч байдаг юм байна. Ингэжээс тэр улс орны удирдлага хөгжил нь бодлоготой, зарчимтай хүмүүс нь хаан хөрөх гэж байгаа, юу хийж байгааг мэдж явдаг юм байна л да. Байгууллагыг адилхан. Байгууллагын эрхэм зорилго, эдийн зорилго үн цэнэ зөв тогтоож чадаж тэрийг хүмүүстэй ойлгуулж бүгд хүлээн зөвшөөрч тэрний төлөө бизнес бүх ажиллагаа хэрэгжихгүй бол цаашаагаа бол нэг олон юм яриад явцвал их муу байдаг. Олон байгууллагуудын одоо эрхэм зорилго, эдийн зорилго үн цэнийг бол уншиж үзсэн. Асар урт нүсэр том юм байдаг. Өчнөө олон өгүүлбэрүүд байж идэг. Тэрийг ажилтнууд нь мэдэхгүй, удирдлага нь бас одоо юу хэлээ гэдгийг мэдэхгүй. Ийм л байдалтай байдаг. Тэгэхээр ийм учраас энэ дээр бас одоо хүний нөөцийн ажилтнууд өөрсдийнхөө зүгээс нэлээд сайн одоо бас оролцож явах зүйтэй юм шиг байдаг юм аа. За группийн хувьд бол бид ингэж тогтоосон байдаг. Skated группийн эрхэм зорилго бол бид өөр шинжилэлтэд төгсөлтгүй тэмүүлэн шинэ үн цэнийг бүтээгч байгаль дээлтэй манлайлагч байгууллага байна гэж бид 2012 оны 11 сарын 28-нд шинжилэн баталсан. Энд зөндөө олон агуулга байж байгаа. Бид бол инновацийн тэргуунд нь явна. Угаасаа манай технологи, манай үйлчлэгээ бол шинжлэх ухааны технологи хамгийн дэвшилттэй, дандаа тэ инновацтай толгуурлаж явдаг. Тэрнийг дагаад үйлчлэгээ хүмүүсийн үйл ажиллагаанд шинэлэг байх шаарддаг. Бид тэр хэмжээгээр хүмүүст шинэ үн цэнийг өгдөг. Бид зөвхөн одоо хүнд мөнгө олгодог биш, босож хүнийг хөгжүүлдэг. Өнөөдөр мэдээлэл харилцаа холбоо технологигээр ямар салбар хинч үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон. Яг нэг талаас хэтэрхий технологийн хамааралтай амьдрал бий болж байна. Гэхдээ нөгөө талаас хүнийг асар хурдтай хөгжүүлж, бизнесийг асар хурдтай хөгжүүлж ийм түлхүүр нь болцсон явж байгаа. Одоо байгаль дээлтэй гэдэг зориуд аварч гисэн. Манай юунд дээр логон дээр өнгө нь байж байгаа. Манай нэг ногоон өнгө бол бид байгаль дээлтэй гэдгийг харуулсан. Нөгөө хоёр нь нар тэнгэр гэсэн одоо бэлэгдэл байж байгаа. Тэгээд манлайлагч байгууллага байна гэдэг. Манлайлагч гэдгийн цаана бол манлайлалын та нарт юу ярих вэ? Надаас илүү мэдж байгаа улсад ийм одоо эрхэм зорилготой манай үнэт зүйлс бол шудрах, хариуцлага, өөрчлөлт шинжилэл, хамтын хүч манлал, хүний хөгжил. Бид түрүүн хэлсэн ажилтнуудад маш их ойлгомжтой байх хэрэгтэй. Тогтоох ядаж чадж амархан тийм ээ. Одоо би зориуд энэ улаан дээр ингэ тавьчихсан юм. Ийш өөр хийхээ. Манай үнэт зүйлс одоо юу гэлээ гэхэд ажилтнууд маань хэлдэг. Гэхдээ нэг зүгээр нэг тангал ном одоо төвд ном хэлсэн хэлдэг. Тайлбартай өөрийн дэвтэртэй тэрнийхээ зөндөө олон communication сувгуудаар ажилтнуудад хүргэж ойлгуулдаг. Одоо энийг бол тогтоох аягүй амархан шудраг өөрсдөө одоо хэрэглэшээ халамжтай гэдэг юм. Бид нар ICT-ийн салбар англиар бичих юм бол ICT Edge гэж байгаа. Энийг хүртэл бид нар бас бодгоч чимээр санаг байдаг юм ер нь компаниудын хувьд. Тэгэхдээ энд бид манлайлагч байгууллага хүний хөгжөлт юм оруулсан. Өнөөдөр одоо сайхан бизнес төлөвлөгөө хийгээд судалгаатай тэгээд одоо мөнгө босгох бол амархан болсон. Гэхдээ тэрүүгээр одоо мөнгө босгосон мөнгөөр ямар нэг технологи худалдаж авах ч бололцоод. Гагцгүй тэрийг яаж одоо бид нар зах зээлд нэвтрүүлж мөнгө олох уу гэдэг юм хамгийн чухал. Тэрийг хэн хэвтрийг хүн л юм. Өнөөдөр хамгийн үнэтэй капитал, хамгийн үнэтэй ховор юм, хамгийн хэцүү юм одоо бизнесийн амжилт ажиллахад хүний хүчин зүйл болчихж байгаа. Тийм учраас хүнээ хөгжүүлсэн, хүнээ ойлгосон, мэдэрсэн хамтарч ажиллаж чаддаг, баг болж чаддаг тийм байгууллага л одоо бизнесийн хувьд хамгийн өндөр амжилттай явж байгаа гэж ойлгож үйл ажиллагаа явуулдаг юм аа. Бидний хувьд бол Skated компани дотор өөрийнх нь эрхэм зорилго бид шинжилгээг тэргүүлэн
дэвш амьдралд малд ухаалах хэрэглийг өргөнө гэсэн юм одоо зорилготой байж. Бидний смарт сервис гэдэг дандаа ярьдаг. За эдийн зорилго бид нар нэлээд амбицтай зорилго тавьсан. 14 онд мэдээлэл харилцаа холбооны салбарын шилдэг бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлэгч хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан бизнес загвар компани болно гэж. Магадгүй та амжих юм уу гэж би амжуулна. Амжаад одоо ихний үр дүнгууд гараад эхэлсэн байж 12 оноос бид 2 жилийн дотор гэхдээ төгс болох төгс юм гэж байхгүй шүү дээ. Ямар ч хэрэгч манай 15 жилийн болд 15 жилийн ойгоо бид нар том бүтээн байгуулалтын ажлаар том төслүүдээр бол тэмдэглэн одоо өнгөрүүлэх болно. Тийм учраас бизнесийн загвар компани болох бол одоо энэ зориулсан олон хөтөлбөрүүдийг бол бид нэлээд шахуу ингэж хэрэгжүүлээд явж байгаа. За түүний дотор нэг чухал хөтөлбөрийг та бүхэн танилцуулах гэсэн. За хүний нөөцийн ажлуудын хувьд байгууллагын одоо хүний хөгжил аюул чухал. Тэр нь нэг одоо гол шийддэг юм бол сургалт. За сургалтын нэгдсэн төлөвлөгөөгөө бол бүгдээрээ тийм планууд гаргаж байгаа. Хинд ямар шаардлагатай сургалт хэрэгтэйг тодорхойлж байгаа. Гэхдээ энэ дээр би скетэлийн хувьд бол сургалтыг арай өөрөөр явуулж байгаа. Урд нь эдийн байгууллагууд байхдаа тийм хөтөлбөрөд биш сургалт явуулдаг байсан юм. Тэрний яг тодорхой хугацаанд энэ тэнцээс гадна дотны нэг шилдэг одоо лекторууд явж байгаа сэдвэр нэг уншуулцдаг. Гэхдээ зөндөө зардал гаргадаг. Тэрний сүүлд нь ингээд үнэлгээ хийгээд байсан чинь үр дүн аягүй багтаа байна. Тэгэхээр бид нэгэн цаг хожиж байхын тулд нэгэн одоо энэ компани дээр change management хурдтай хийхин тулд хөтөлбөр гаргасан. За мэдээж энэ бүтцийн өөрчлөлтүүд томоохон өөрчлөлт хийсэн. Тэрний хэмжээнд бол олон одоо залуучуудыг менежер захирлын албан тушаал тавих шаардлагатай болсон. Угаасаа хаач ялгаа байхгүй хүн бэлэн биш үү. Тийм учраас бид үйлдвэрийн суралцах зарчим оролцооны аргаар энэ одоо шинэ томилогдсон захирлуудыг богино хугацаанд удирдагчийн манлайлагч ур чадварыг эзэмшүүлэх, багийн ажиллагаа стратегийн одоо түвшинд ажиллах чадвартай болох ийм хөтөлбөрийг бид эхнийх нь хийгээд 4 оны 6 сараас 9 сарын хооронд 3 сарын хугацаанд байгууллагыг хөгжүүлэх манлайлал хөтөлбөрийг зохион байгуулсан. Маш их үр дүнгээ өгсөн. Удирдлагын түвшний ихэнх ажил одоо залуучууд бол олцоо томилтын одоо захирлууд болсон байсан. Арга аюуг нь бид тавьдаг ш таньж ялгаа байхгүй. Нэг газрын одоо менежер захирал тавья гэхэд маш бэлтгэсэн хүн байх тийм хугацаач байдаг. Ер нь тийм бодлогоч орог байдаг юм шиг бүх газар. Тэгэхээр тэрийг бид богино хугацаанд одоо хийхин тулд энэ хөтөлбөрийг бол гаргаж явсан. За энэ бол 3 үе шаттай. Эхлээд өөрийгөө одоо захирал менежерүүд бүгдээрээ хамрагдсан байгаа. 42 хүн хамрагдсан. За удирдлага өөрийгөө тодорхойлох үе шат байж. Би хий юм бэ. Дээрээс нь одоо менежмент манлайлагчийн одоо үндсэн тавигдах шаардлагууд, хэв шинжүүд. За өөрийгөө таньж мэдэх, би өөрөө хэн болох ёстой юм. Тэгээд одоо мотивац, делегашн, за цагийн менежмент, за зурчлалын менежментийг яаж хийх вэ гэдэг ийм сургалтуудыг явуулсан. Тэгэхээр манай сургалтын нэг онцлог нь бол сургалт, дадлага ингэж явж ирсэн. 2 өдрийн сургалт хийгээд 2-7 хоног завсарлана. Тэгэхдээ дандаа юу гэдэг гэрийн даалгаварт. Яг үдсэн техникүүдээ яг хэрэглүүлж үзээд байгаа. Хэрэглүүлээд болж юм уу болохгүй байх уу гэд ингээд одоо сургалт хийжсэн байгууллагатай хамтраад ажиллаад явагдсан. Богино хугацаанд залуучууд сурдаг юм. Ялангуяа Монгол хүн бол юмыг хүлээж авах, сурахтаа бол их чадварлаг. Богино хугацаанд юмыг одоо сурдаг юм хусгай чадвар улсын дээр харагдаж байгаа. Ингээд ийм 3 шатны сургалт хийсэн. 2 дахь шат нь бол яг хөөхөр баг хамт багийг яаж бүрдүүлэх вэ тийм ээ? Багийг яаж удирдах вэ? 3 дахь нь бол стратегийн түвшинд одоо яаж стратегийн төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө яаж хийх вэ? За буцаад ажилтнуудтай фидбек яаж хийх вэ тийм ээ? Одоо гэдрэг одоо мэдээлэл яаж хийх вэ? Санхүүгийн тайлбар балансаа яаж гаргах вэ гэдэг. Энийг ингээд бид 3 сарын хугацаанд хийгээд нэлээд одоо амжилттай үр дүнг гаргасан юм аа. Тэгэхээр яг л миний зүгээс зөвлөхд бол сургалт бол ингээд гинт явж ирсэн нэг ганц өдрийн сургалт хийгээд алга болоод дахиж орж ирэл энэ бол үр дүнгээ өгдөг зүгээр мөнгө зараад дуусч байгаа. Одоо ялангуяа ингээд томоохон байгууллагууд харахад гаднаас маш их өндөр үнэтэй багш нар авчирч байгаа. Асар өндөр үнэтэй. Нэг 2 өдрийн сургалт $1600, $2000 гэдэг нэг хүн оролцоох. Юу зааж харахад зүгээр цагаан толгой зааж байгаа байхгүй. Одоо монголчуудыг одоо зарим нь хитрхи тийм доогуур гэж боддог юм уу яа гэх юм. Бид нар ч юм зөндөө урагшаа явцсан шүү дээ. Моншдаг үздэгүүд нь бол. Тэгтээ түрүү дэлхийн бүх олд амжилтыг мэдхэд бид нарт маш амархан болцсон. Манай салбарын одоо хөгжлийн нөлөөгөөр ч гэх юм уу. Өөрөө хүсэх юм бол хүн өнөөдөр
ямар ч мэдээллийг авч ямар төвшөнд одоо үйл ажиллагаа хийж болохоор тийм болцоод байж байгаа. Энэ бол 90-ад он биш. Энэ бол 2013. Энэ 20 жилийн дотор Монгол асар хоттой ялангуяа энэ салбарт хөгжсөн. Тийм болохоор бид нар заавал одоо асар үнэтэй тэр сая доллар, 2 сая долларын касалтай авчираад хэрэглэхгүй мөртлөө нэг ийм дузаан цаастай нөгөө цаасан дотор нь юу нэр зүгээр ном дээр уншаад үздэг. Өөрсдөө уншаад ойлгочдөг. Өөрсдөө хийдэг юм чинь байж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр бол яг зүгээр бүр үгүйсгэж байгаа юм чинь тодорхой хэмжээнд авах хэрэгтэй л байна. Гэхдээ бид нар Монгол хүнийхээ бас өөрийнхөө одоо чадвар, шансаа, зарим туршлагатай юмд хүрсэн тэр зовлон бэрхшээлийн заавар туулаад амжилтанд хүрсэн хүмүүсээс суралцах хэрэгтэй юм уу гэж боддгийн. За энэ одоо хөтөлбөрийн үр дүнд бол байгууллагын төвийн хувьд их өөрчлөлт сайжралт гарсан. За ингээд зогсоогүй. Өргөжлүүлээд 10 сараас эхлээд мөн ялгаа авах захирлууд менежерүүдэд бест менежер жилийн сургалтанд явж байгаа. Өшөө нарийсгаад, сэдвүүдийн нарийсгаад яг өөрөө хийх тэрийн зөв зүгээр нэг онол яриад одоо явах биш, яг хэрэгэлдэг тэр сэдвүүдийн одоо яг гарцаагүй байгууллагын бизнес зорилгоодыг шийдвэр шаардлагатай сэдвүүдээр бол хийгээд одоо манай шилдэг менежер хөтөлбөрөөр явж байна. Мөн дараа үеэ бид нар бас бэлдэж байгаа. Залуу менежер гэдэг. Одоо ахлах ажилтан бол нэлээд идэвхтэй одоо цаашдаа бас менежерийн төвшөнд ажиллах залуучуудаа бид нар бас бүтэн жилийн сургалтанд хамруулад явж байгаа. Мөн удирдлагын одоо багаараа ажиллах менежментийн гол ус хоёр ойлголтуудыг өгөөд тэрийн ажил дээр нь хэрэглүүлээд ингэж явж байгаа. За бид зөвхөн удирдлагын одоо менежер захирлын төвшөнд одоо сургалтаас гадна ажлын төвшөнд хийж байгаа. Бид нар бол бас нэгдээс үйлчлэгийн нэг компани. За Smart Service Happy Customer гэдэг үйлчлэгийн сургалт бүтэн жилийн сургалт дээд төвтэй явж байгаа жишээтэй. Ингээд сургалтаа бол бид нар бүтэн жилээр нь бүр хөтөлбөртэй, хяналттай, мониторнтой, үнэлгээтэй тэр нь ажлын үр дүнд нь ингээд тодорхой хэмжээгээр үнэлгээнд нь нөлөөлдөг юм хэлбэрээр явуулдаг юм аа. За түрүүнд яасан бид эрхэм зорилго, хэтийн зорилго үнцний бол тодорхойлоод энийг ажилтнууд хүргэх, ойлгуулах гэдэг их том ажил байгаа. Нэлээд хугацаа шаардна. Ажилтан болгон тэрийг ойлгож ижил төвшөнд хүлээж авах нь бас хэцүү. Тийм учраас уйггүй ажиллах хэрэгтэй. Энэ дээр бол бид дотоод мэдээллийн сүлжээ гэж интернет манай дээр ажилладаг. Энэ интернет дээр бол байгууллагатай холбоотой бүх мэдээлэл явдаг. Өнөөдөр захирлын тушаал, болж байгаа үйл явдлууд, гол төслүүд, бүх мэдээллүүд, одоо ажилтнуудын анкет энэ төрөл байж сургалтын одоо тийм юутай болонтой, хэлэлцүүлгийн болонтой. Энэ юунаас бол би ажилтнуудаа бол уншдаг. Том хэлэлцүүлгүүд яв. Эндээс ажилтнууд маань яаж энийг хүлээж авч чинь тийм ээ нэг тушаал гаргалаа. Одоо юу гэдэг би өнөөдөр илүү цагийн хязгаарлах нэг тушаал гаргалаа. Тэгэхэд ямар комент бичих нь үү гэдэг сонирн байдаг л да. Зарим мэдээлэлтэйгээс одоо буруу ойлгосноос бичин тийм ээ. Огт мэдээлэлгүйч байдаг юм өөрөө одоо ямар өнцгөөс харж яажна гэсэн удаа бичин тэрэнд бол тэрнээс бид нар буцаад юу авдаг. Бидний хэрэгжүүлэх гэж байгаа одоо энэ одоо үйл ажиллагаанууд ажилтнанд ямар төвшөнд ойлгогдож байна, болж байна болохгүй байна гэдэг. Ингээд дээрэс нь за захирлуудаар бол ээлжлүүд би захидлууд бишүүлдэг албатын захирал өөрөө би баян сар болгон SEO letter гэж захидал бичиж байгаа ажилтнууд тодорхой сэдвээр нэгдүгээр мэдээлэл тодорхой зөвлөнд уриалан дуудсан тодорхой зүйлийг одоо бас тайлбарласан мөн тань мэдхүн янз бүрийн одоо ийм хэлцүүлүүд явж байгаа. Мөн визуал юмнууд бол харагдах үзэгдэх газрууд нь бол тэрийг нэлээд сайн байрлуулж өгдөг. Тэгээд контест ядаж скрин сейвер дээр нөгөө төвчин гараад ирдэг. Эсвэл хай тоонд нь байгууллагын эрхэм зорилго, хэтийн зорилго уншигддаг. Ингэжээч хүнийг яг тэрэнд нэтгэж үнэмшилтэй болгодог. Тэрний төлөө одоо өөрөө бас ажилтдаг болгодог юм гэдэг. За энэ гол суугаад бид ярьчлаа. За мөн одоо байгууллагын гол зорилгыг биелүүлэх нэг чухал хэрэгслүүд энийг бүх байгууллагууд мэддэг юм мэдж байгаа. 5S за чанарын дугуйлан кайзен санал гэдэг. Энэ бол бүгдээрээ мэднэ. Тэгэхдээ хэрэгжүүлэхдээ бас их алдаа гараад байдаг. Тууштай явдаг. Энд чинь ерөөсөө зардал хэмжих гэсэн дарга штэ. Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх. Ерөөс ямар ч байгууллагын хувьд бизнесийн зорилго амжилттай биелэх гол нөхцөл ерөөсөө оролцоо байдаг. Одоо удирдах ажилтнуудын эрг нь нөлөөлөх зөв хандлага, ажилтнуудын зөв хандлага оролцоо. Тэгээд зорилго нь зөв байх юм бол ажил аюул амархан явчихдаг. Нэг баг болоо нэг тийшээ харж чаддаг. Байгууллагын одоо тэр зорилгыг биелүүлэхэд хоцорчихоо гэсэн тийм юу хүртэл үүсдэг. Санаа зовох байдал хүртэл үүсдэг. Тэрийг бол бид нар энэ онооны систем гэдэг аргацсан байдаг. Дотоод мэдээлэл систем дээр байж байгаа. Ажлаа сайн хийхээс гадна олон нийтийн ажил, за энэ компани бүтээн чанар үр ашиг дэвшлэхтэй холбоотой энэ одоо оролцоод дэвшлэх энэ
арга хэмжээнд яаж оролцож байна. 5S хэрэг манайх аяга амархан ойлгочтой шүү дээ. Одоо 5S ч хоцорч 8S болцсон явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хийнэ гэж явж бүтээнчд сайжирч байгаа. Манайх аяга амархан 1 2 3 сар бүгдээ 5S болчихлоо гэдэг. 5S-ийг бол 5 жил ажиллаж хүрнэ шүү. Ер нь бол 5 жил ажиллаж хүрнэ. Тэр байгууллагын тэр ажлын асар том соёл сахилга бат байж байгаа. Тэр хэмжээ маш их зардал хэмнэгддэг. За кайзен сандын систем бол хувь хүмүүс өөрсдөө тухайн ажлын байран дээр ажлаас илүү мэддэг захирал менежер байхгүй шүү дээ. Тэгэхээр би ажлаа яаж илүү бүтээмжтэй болох үүдгийг тэр сэтэлжүүлэлтийн нэгэд нөгөө хүмүүс өөрөө бичдэг. Тэр нь тодорхой үнэлэг тэр нь төсөл болоод явна. Хувь хүний оролцоо дэмждэг ийм систем гэж. Чанарын дугуйлан бол багийн оролцоо дэмжиж байгаа. Зөвхөн нэг алба хэлсэн биш, өөрөөр алба хэлснэг тодорхой ингээд хүмүүс нийлээ явждаг шүү дээ зүгээр те. За ангаараа ч гэдэг юм уу, нутгаараа ч гэдэг юм уу тодорхой одоо сонирхлоор тэд нар чинь нийлж байгаа төслөө хийж хэлж байгаа. Байгууллагатай хэрэгтэй асуудал шийдэх гэдэг. Ийм одоо үр дүнтэй аргууд байдаг. Энийг бол бас хэлэх юм бол байгууллага дээр бас ажилтнууд өөрсдөө байгууллагын үйл ажиллагаа сайжруулахад санаачлагт оролцоо явуулдаг. За байгууллагын соёлын түвшин тодорхойлох ийм аргачлалыг бол 8 оноос эхлээд хэрэгжилж байгаа. Энэ бол бүх байгууллагад хэрэгжилж байгаа. За цалин урамшууллын системийг шинжлэх төслөл энэ жил бид нэвтрүүлсэн. За энэ бол одоо ажлын 129 ажлын байрны шинжилгээг даком аргаар бүгдээрээ та нар бол үнийн нөөцөө уусгасан мэдж байгаа. Даком аргаар хийгээд за хүчин зүйлсийн онооны аргаар бол зэрэглэлээ тогтоогоод тэгээд дараа нь аттестацл явуулж байгаа. Мэдлэг ур чадвар түвшин тогтоогоод үүнийхээ дараа цалингийн системээ шинжилээд удирдах ажилтан грейд ажилтан гэсэн түвшингээр тодорхой одоо түвшин зэрэглэлтэй ажлыг бол хэн чанартай сайн хийсэн хангалттай сайн авч болохоор юм системийг бид нар оруулаад явж байгаа. За гүйцэтгэлийн үнэлгээ оруулах систем шинжлэгдсэн юм ажлууд хийсэн. За энэ манай ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системд бол борлуулалт үйлчлэгийн ажилтнууд маань дийлэх ажилтнууд байдаг. Тэдний хувьд чанар, борлуулалтын төлөвлөгөө гэсэн юм хоёр том хүчин зүйлээр. За тэгээд алдаа, мэдлэг ур чадвар, ажлын чанар, борлуулалтын төлөвлөгөө, шинэ хэрэгш авсан байдаг гэсэн энэ зүйл төр бол дүгнээд ингээд ажилтнуудаа үнэлээд явж байгаа. За офисын ажилтнуудын удирдах ажилтнуудын хувьд бол үзүүлэлттэй. Угаасаа байгууллагын хэмжээнд баланс скор картыг бид олон жилийн өмнөөс ашиглаад эхэлсэн. Энэ байгууллагууд дээр ашиглаж байгаа. Жилийнхаа бүх бизнесийн зорилгоодыг 4 үндсэн одоо талбарт байгаа. Та нар бүгдээрээ сайн мэдж байгаа. Санхүүгийн, хэрэглэгч зах зээлийн дотоод чадварын сургалт төсөлтэй ингээд 4 талбартаа хаагаад энэ үзүүлэлтэд цааш нь алба хэлцээр нь хаагаад ингээд явдаг. Тэгээд хүн бол одоо ажлын байран дээр бол алба хэлцүүд бол өөрийн гэсэн хэмждэг үзүүлэлтүүдтэй. Тэрийг ямар шиг одоо төвшөнд одоо биелүүлж जैन. Дээрээс нэмэлт ажлуудыг яаж хийх гэдгээс хамаарат урамшуулал, урамшил цалин авах юм системд маань дээр ажиллаж байгаа. За тэгээд эдгээр 1 жилийн дотор бид нар бас нэлээд шоргоо ажилласан ч гэсэн бас тодорхой хэмжээний жил гэдэг бол бог нь хугацаа л да. Бас тодорхой хэмжээний амжилтууд бас гарч чадж байгаа. Ер нь зөв монголчууд бас ачаал даадаг ийм хүмүүс шүү дээ. Зөв чиглүүлээд, зөв шахаад, зөв ойлгуулад ингээд одоо урам зориг өгөөд сэтэлжүүлээд явах юм бол бас богино хугацаанд амжилт гарах болцоотой байдаг. За бид нар техникийн үр дүнгээ бол амсч эхэлсэн. За менежментийн холбооноос жилээр шилдэг менежмент байгуулалт шалгаруулт тэрийг бол зүгээр нэг одоо юу гэдгийг мөнгө төлөд авчдгийг шагнал биш. Санал асуудалгаар явдаг юм байна л. Ер нь гран пригээ ганц байгуулалт өгдөг. Тэгээ 2012 онд бид нар хийсэн бүх ажлыг одоо тэдний зүг экспертүүд гараад олон байгууллагууд үнэлсэн баг л та. Тэгээд олон нийтэд санал асуудал болсон. Тэгээд энэ дээр скедэлийн хувьд шилдэг менежменттэй гран при энэ шагналыг авсан. За засгийн газар талдаажуудын танхимын одоо оролцоод жил болгон шалгуултыг топ 150 аж ахуйн нэгжлэл манай 26-д орж байгаа. Гэхдээ энэ жилийн 12 оны үзүүлэлтээр бол өөрийн холбооны салбар дотор бол нийт орчиж байгаа. Мобикомын хувьд бол жон санхүүгийн асуудал байсан шиг байна. Тэр бол харьцангуй бас ингээд үр дүн гарч ирж байна гэж бид одоо ойлгож байгаа. За ингээд ерөөхдөө бид байгууллагыг хөгжүүлэх, манлайлал гэдэг сэдвүүд ор ийм зүйлийг ярихсан. Гол нь энэ дээр бид удирдах ажилтны одоо чадамжийг дээшлүүлэх ийм хөтөлбөр сургалтууд илүү үр дүн өгдөг юм байна л гэдэг зүйлийг бас энэ одоо энэ ажлаас та бүхэнд одоо жижигхэн туршлагч гэх юм уу да хэлж бодсон. За ингээд анхаарлаач баярлалаа.
За баярлалаа. Би ихлээд өөрийгөө танилцуулъя. Би Монголын Үнийн нөөцийн студийн гүйцэтгэх зарчим мөнгөн хөгжил байна. Тэгээд энэ дэлхийд тасан Scalp Group-ийн захирал болорт маш их баярлалаа. Та бүхний хүмүүс хүний хөгжил гэдэг зүйлийг нэг амар тавьж чадсан. Ер нь бол энэ баялаг гэдэг нэг хүн бүтээдэг. Тэгээ миний бас яг бодож санаж явж ирсэн зүйлүүдийг бас их сайхан онцтой хэлж байна. Ер нь Монголын компаниудын удирдагч яг энэ хүний нөөцийг илүү үнцэнтэй байдаг шүү гэдгийг ойлгоцсон байвал Монгол улс хөгжих маш амархан гэж би бодож байна. Тэгээ боловч захиралтай өдрөнийг баярлалаа гэж хэлье. За тэгээд Монголын хүний нөөцийн институтийн хүндэт гишүүнээр батламжилсан батламжийг бас боловч захиралтай гартуулж өгье гэж бодож байна. Нас яг түрүүний сайдад гарцуулсантай адилхан хүндэт гишүүнээр батламжлал Монголын Хүний нөөцийн институт гэсэн байгаа.